За 2021 онд шүүхийн багц хууль шинжлэгдэж байх үед шүүхийн хууль бол шударга ёсны тогтолцооны 10% юм аа. Бид нар шударга ёсны тогтолцоо ганцхан шүүхийн хууль баталснаар шийдчихгүй. 90% нь бол энэ мөрдөх болон прокурорын хяналтын үе шаттай холбоотой шинжилэл хийгдэж байж энд бүтэн болно гэдэг зүйлийг бол хэлж ирсэн. За үнэхээр хэрэг шалгагдж байгаа хэрэг учрлын 90% нь бол шүүх рүү явдаггүй буюу прокурорын үе шатанд хянаж хэргийн хувьцаа шийдэгдэж байдаг. Тэр утгаараа шударгасны тогтолцооны маш том цөм хэсэг бол прокурорын байгууллага байдаг. За сүүлийн үед харагдж байгаа нэг тогтолцоо бол шүүх рүү бүх зүйлийг зааж чиглүүлэх байдлаар хариуцлагаас бултах, ард нь нуугдах ийм хандлагад мөрдөх алба дадах ийм байдлыг анзаарэгдэж байгаа. Өрчилж хэвлэлээр хэн нэгэн хүний гин буруу гийн асуудлыг түгээдэг. Нийгэм олон нийтийг энэ хүн аль эрт гин буруутай мэт ойлголтыг төрүүлдэг. За ингээд эцсийн хүн ална гэдэг шиг энд нь бантаж прокурор ерөөсө бушуухан шүүх рүү шилжүүлдэг. Өөрсдөөсөө ингээд хариуцлагыг хүлээхгүй байх ийм хандлага автчихвэ гэдэг дээр би болгоомжилж байна. Хууль тогтоогчдын хувьд тодорхой хэрэг учрлын асуудлаар прокурорын байгууллагад нөлөөлөх, асуух, заавч чиглүүлэх ийм зүйл бол байхгүй. Тэр ч утгаараа сая жишээлбэл алтан уяг гишүүн том хүн учраас тодорхой хэрэг учрал бол ярихгүй гараа авчиж байна. За энэ алтан уяг гишүүний жишээлбэл холбогдоод байгаа хөгжлийн банктай хэргийг би прокурорын яллах дүгнэлтийг 1000 гаруй хуудас яллах дүгнэлтийг бол уншиж үзсэн. Би яагаад уншсан бэ гэхээр өөрөө хөгжлийн банкны гэх сонсголыг 3 сарын турш улсын их хурал дээр хийсэн. Энэ дээр маш олон үйл баримт нотлох баримтуудыг яригдсан учраас эндээс ямар асуудал нь шүүх рүү шилжиж байгаа юм бол ямар нь хэрэг биш болж бас үлдэж байгаа бол гэдгийг их анхааралтай үзсэн. Тэгээд тэмдэглэж үзэж байхад надад нэг юм сонин юм анзаарчихсан нь тэр 80 хэдэн хүнээс 40 гаруй нь хөгжлийн банкны төлөөлөл өдөрцөн үеийн гишүүн гэх хүмүүс байсан. Эндээс 14-5 орчим хүний хэрэг нь нэр нь солигдоод яллах дүгнэлт нь копи паст яваадсан. Копи паст. Өөрөөр хэлбэл тэн дотор нэг хэдэн үгийг алдаатай бичсэн байгаа байхгүй юу? Яг тэр алдаатайгаа тэр 14-5 хүн дээр яг адилхан яллах дүгнэлтээр яваад байгаа байхгүй нөгөө үсгийн алдаатайгаа. Эн чинь шууд компьютер дээр copy and paste хийгээд байна гэсэн үг байхгүй. Тэгвэл тэр хүн болгоны хэрэг учрал нотлох баримтууд гэдэг чинь өөрөө өөр байгаа шүү дээ. Энэ хүний хувь заяа яригадаад байгаа байхгүй. Гин бурууг шүүхтэр аваачиж байгаа хэргийн тухай яриад байгаа байхгүй. Тэгээд тэр олон мянган хуудас яллах дүгнэлтийн хэргийг 10 хэдхэн хоногийн дотор прокурор шүүх рүү шилжүүлчихэж байгаа байхгүй. Би бол 3 сар нотлох баримт үзчихсэн. 3 сар шүү. Прокурор 10 хоног. Би энд юу хэлэх гээд байна нөхөр тухайн прокурорыг тухайн хэрэгд би нөлөөлөх гэж байгаа тухайд биш. Энэ улсын дээд шүүхээр орцсон хэргийн тухайд би ярьж байгаа учраас эцэлсэн хэргийн тухай би өөрийнхөө байр суурийг хэлж байгаа гэж үзэж байгаа. Жишээлбэл манай төр хорооны сонсгол дээр тодорхой хүний гин буруугүй гэдэг нотлох баримт яригдсан байдгийг. Тэрийг би хууль хяналтын байгууллагууд үд харсан юм болов уу, үзсэн бол би ч ярьж болохгүй шүү дээ, нөлөөж болохгүй. Ингээд харахаар жишээлбэл тэр газрын захирал гэхүү, тэр мэрэгжилтэн гэхүү, тэр төлөөлөл өдөрцөн үеийн гишүүний гин бурууг нотлсон баримт жишээл тэнд очиог байгаа байхгүй. Тэгэхээр энд юу хэлж байгаа нөхөр цаашдаа парламентын төвшинч тэр бид нэр шүүхийн хурлуудыг нээлттэй болгодог болцсон. Энэ өөрөө нөгөө прокуроруудыг айгүй их тийм бас тэр яллах зүйлүүдийг хэр хариуцлагатай, хэр нотлохоотой ярьж байгааг арт түмнээрээ бас ингэж харах болцоог олгоцсон ингээд байгаад байгаа юм. Тийм нэг зүйлийг нэр дэвшигчд хэлмээр байна. Юу гэвэл та зоригтой ажиллаарай. Одоо бол та шийдэмгий тултлаа
ямар ч юмнаас одоо ухралгүйгээр ажиллах ёстой. Би энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр ялангуяа улс төрийн одоо салбарт юу ажиглагддаг вэ гэхээр сошиалар түрүү энх хоёр гишүүн бас хэлж илээ. Сошиалар баах юм хөөргөдөж энэ болохгүй бүтэхгүй юмыг улс төрийн хүрээнийх нь л хийдэг. Улс төрийнхаа тэмцэлд явж байгаа зүйлдээ халуураад баахан юм явуулчаа та нарыг гарцгүй болгоо дараа нь хууль шүүхийнхэн яахыг харъя гэд. Та нар яахыг харуулж буруугүй үнэхээр дотоод ихтгэл үнэмшилт чинь харваас зүгээр сошиалар нүдж жагаад тэгээ та нараар ямар нэг юмыг үнцэлгүйгээр буруутгах гэж байгаа бол тийхгүй гэж хэлээд энэ улс чинь хуультай. Би тэр хуулинд л захирагдана гэдэг та айхгүй хэлж сурах ёстой. Би барууны одоо энэ шүүх прокуроруудын нэг гайхамшигтай юм надад юу санагдав гэхээр олон нийтэнстэй дөргигдсэн байгаа тэнд нөгөө бөөн улс төржүүлээ явцсан байгаа юмыг хуульчин бол яг үнцэлтэй. Харж байгаа хууль нь яг ийм байна. Би ингэж л гаргана. Би хуулинд л захираг гүцээ. Тэгэхээр ийм байдлаар та зоригтой ажиллаарай. Буруу хийсэн хүмүүс байвал шийтгэлээ хуулийн ямар ч гарцаагүйгээр хүлээдэг байх хэрэгтэй. Буруу юм хийгээгүй байвал тэндээс яаж балбаж нүдсэн бэ? Тэн дээр хууль гэдэг юм нь иргэнээ хамгаалдаг байх хэрэгтэй. Ингэж шудраг ус гэдэг чинь тогтох юм. Тэгэхээр энэ дээр би таныг одоо бас урамжуулж, зоригжуулж ингэж ийм үг хэлмээр байгаа юм. Хуулзан байнгын орооны зүгээс энийг бол улсын их хурлын зүгээс ч бол дэмжиж ажиллана гэж би хэлмээр байна. За энэ нэг зүйл байгаамаа. Сүүлийн үед ингээд ярихлаар бид нар авилгатай одоо ингээд тэмцэж байгаа талаар ярихад тоо ярьж байна. Динамик үзүүлэлт маш их өсөж байгаа юм. Тэгээ энийг бид нар ингээд сайн гэдэг. Үнэн гим хийсэн хүмүүсээ үл хидчихсэн тэд нар хариуцлага хүлээх ёстой. Тэгэхдээ хуулийн хэрэгжилтийн цаад зорилго чинь юу вэ гэхлээр эцсийн дүндээ тэр авилга гэдэг үзэгдэл буурах ёстой. Одоо нэлээд хэдэн жилийн дараа авилгачдын тоо хэвэндээ байгаа, шийтгэлийн тоо хэвэндээ байгаа гэвэл хууль хэрэгж нөгөө хууль чинь урьдчилан сэргийлэхгүй авилга гэдэг юм чинь буухгүй байгаад байна гэсэн. Тэгэхээр цаадлын ер нь үзүүлэлт бол тэр тоо алстаа хууль үйлчлээд энэ хуулийн үйлчлэлийн үрээнд авилга гэдэг үзэгдэл чи өөрөө багасаад энэ багасгах юм бол тэр шийтгэл гисгэл авч байгаа хүмүүсийн тоо багасах ёстой. Энэ үр дүнгээ бид нар тооцож ажиллах ёстой гэж би бодож байгаа. Ингийн бол нөгөө хүнлэг, хүний эрхийг дээдлсэн хандлага маань өөрөө зөнхилж ийн гэсэн. Тэгэхээр энэ дээр нөгөө хууль үйлчлэлдэг, урьдчилан сэргийлдэг энэ тогтолцоогоо бий болгож авилга гэдэг үзэгдэл өөрөө буурах ёстой. Тэрийг бид нар бас бодолцмоор байна. Яг гэвэл олон жилийн дараа ч гэсэн тэдэн мянган хүнийг аваачаа тийцэн гэдэг ингээд суугаад авах юм бол тэр авилгатайгаа бид нар системийн хувьд бүхэлдээ их хуралтайгаа прокурор цагдаа АТГ шүүхтэйгээ тэмцэж чадахгүй байна л гэсэн ийм үзэгдэл улсад тийм дүн тавигдана гэсэн үг. Тэгэхээр тэрийг бид нар бас бодолцмоор байгаа. Тоо гэдэг дээр тэгэхээр энийг анхаарч ажилламаар байна гэж бодож байгаа. Зүгээр би нэг хамаагүй санал хэлээ. Энэ та нар маань бодоод үзээрэй. Танай салбарт AI-ыг нэвтрүүлмээр байна. Одоо энэ хиймэл оюун ухаан нэг. Тэгээд болдог бол би зүгээр одоо төсөөлж ийн шүү. AI прокурор бий болгоо тэр нь танай дотоод хэрэглэнэ. Гадаад талдаа хэрэглэгдэх биш. Дараа нь прокурорууд энэ дээр ингээд дүгнэлтээ гаргахад яг тэр хэргийн материалууд нь өмгөөлөгчд нь жишээлбэл нөгөө өмгөөлж байгаа хүмүүсийнхээ материалыг танай платформ руу оруулсан байдаг. AI тодорхой энэ дээр бол яг ийм дүгнэлт гарах юм байна. Хувь хүн субъектив ямар дүгнэлт гарч байна. Тэр их олон зөрүүд ирэх юм бол прокурор дээр энд яагаад таних AI дээр ийм шийд гараад байхад таних маш олон ингэ зөрүүд байна гэдэг асуудал гарч ирэх юм бол дараа нөгөө прокурорууд гаднаас ямар нэгэн нөлөөлөлгүй за намайг тэртээ хэний ч нөлөөнд автахгүй AI бас давхар хинж байгаа шүү гэдэг тэр болгоомжлол прокуроруудын толгойд төрөх тийм нөхцөл үүсэх ба. Тэгэхээр тэрийг хөгжүүлэх энэ чиглэлээр хэрв та санаачлагтай сонирхож ажиллая гэвэл би AI-ийн чиглэлийн бас хүмүүстэй холбож өгөөд энэ хуульзан байнгын орооноос энийг хөгжүүлэх гээд явах юм бол хуулийн салбарын маш том шинжилэл бөгөөд манлайл болж болох юм. Гэхдээ энийг би бол зүгээр нээлттэй танд санал болгож ярьж байгаа. Энэний талаар та бас санаа бодлоо хэлээрэй.
Тэгээ эцэст нь нэг зүйлийг хэлэхэд одоо ингээл улсын их хурлын гишүүд дарахын хэрэгтэй энэтрээгээ би ийм юм дээр бол нэг л байр суурьтай байдаг. Монгол улсын иргэд дарахын хэрэгтэй. Үндсэн хуулиараа. Тэрлүү хамаагүй угаасаа халдаж болдгоо. Улсын их хурлын гишүүдийн тэр дарахын эрх иргэн хүний дарахын эрхээс давсан байж болохгүй. Эрүүгийн хуулийн яг асуудал дээр бол иргэн хүн яг тийм ижил төвшингийн дарахын эрхтэй байх ёстой шүү. Энийгээ бид нар тал талдаа анхаарч явах ёстой. Тэгэхээр таны хараа хяналтанд монгол хүний эрх чөлөө байгаа шүү гэдгийг би бас хэлмээр байна.